За шинэ 7 хоног нь амжилттай эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр л 5 гараг бид өнөөдөр Монголын бас нэг шинэ залуу үеийн гайхамшигтай ур чадвартай эмчтэй мис засалчтай уулзах гэж байна. Яхаарахгүй одоо шинэ үеийн эмч нарын бас олон улсад өөрийгөө таниулаа явж байгаа төлөөлөл болсон ийм эмч байгаа. Энэ бол зүрх судас цээжний үндийн мис заслын эмч Хаш Чулуун. Сайн байна уу? Сайн байна уу. За өдрийн мэнд бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та дэвшсэн бас өөрсөнд бас их баяртай байна. Ааха. Хашаа эмчийн талаар ер нь хүмүүс нэлээд сонссон баг. Ягаад тэгэхээр та одоо сүүлийн үед бас яг энэ зүрх судас цээжний үндийн мис заслаараа бас илүү дагнаад олон улсад бас Монголыг төлөөлөөд Монголын одоо мис засалчдыг бас төлөөлөөд эх орныхоо нэрийг нэгдүгээрт маш сайн өндөрт өргөж явж байна. Хоёрдугаарт маш олон нөв хавыг гадны бас мис засалчдаас их орондоо нутагшуулж байна. Дээрээс нь одоо зүрх мартахгүй төслийн бас багийн гишүүн гэх мэтчлээ одоо урдаа бол нэлээд их одоо хайлайттай ийм мундаг мис засалж байна. Тэгээд таны хувьд одоо Солонгос, Япон, Орос улбаны улсад ажиллаж исэн туршлагатай мөн бүгд найрамдах Солонгос улсын Чосон их сургуулийн докторант юм байлээ тийм ээ. Доктор. Тэгэхээр доктор хамгаалаа болцсон гэсэн үг юм байна тийм ээ. 2022 онд. 22 онд. Тэгэхээр бүр хэдийнэ одоо 4 жил юу өнгөрч штэ тий. Тэгэхээр ер нь хоёлоо эхлээд энэ цээжний хүндийн одоо мис заслын заалттай өвчлөө, зүрх судасны өвчлүүдийн талаар бас яриагаа эхлэе. Монголд сүүлийн үед ер нь зүрхний эмгэгүүд төрөлхийн болон одоо олдмол гэж явах тийм ээ. Мөн энэ цээжний хүндийн хавдар буюу одоо уушгины хавдар, улаан хавдар гэх мэтчлэн маш их тохиолдоод байна. Тэгэхээр таны хувьд яг одоо практик дээр ер нь харж байхад өвчлөл бусад орнуудтай харьцуулахад Азийн түвшиндээ ч юм уу Монголд ер нь хэр байна вэ? Юунаас болоод байна вэ? Мөн хүмүүс ямар үе шатандаа илүү ер нь имлэг таамдж байна? Яг ер нь бол ийм юм. Зүгээр яг одоо ингээд Азийн орнуудад гээд авах юм байхгүй. Ер нь дэлхийд даяар хамгийн их өвчлөлтөө байдаг өвчлөл гэж ярьдаг те. Энэ одоо нас баралтаараач тэр өвчлөлөөрөөч тэр аль талаараа бол зүрх судасны өвчин бол ерөөс нэгдэн номерт байж идэг. Тэгэхээр одоо Монголын хувьд бол харж байгаагаар бол зүрх судасны өвчлөл бол маш өндөр байгаа. Үүнээс шалтгаалаад нас баралт нь бас их өндөр. Тэгэхээр одоо би бол энэ дээр нэг юм яг одоо үгдгийн тодохыг хүсдэг. Тэр маань юу байдаг вэ гэхэлэр сая одоо хамгийн сүүлд 2024 оны 11 сард хуралд очиж сууж ирсэн. Тэгсэн тэр эмч маань Монголд 10 хэдэн жил одоо яг ингээд жил болох ирж хагалгаа хийдэг эмч байсан байгаа байхгүй гурван эмнэлэгтэр. Тэр эмчийн нэг үг надад аягүй сэтгэл гүн үлдсэн. Тэр маань юу гэж хэлсэн бэ гэхэлэр ерөөсөө Монголд сүүлийн 10 жилийн хугацаанд зүрхний өвчлөл, нас баралт нь маш өндөр байгаад байна. Тэгэхээр тэр хүмүүс стил хавдар ярьсаар л байдаг гэсэн ийм үг гарсан байхгүй. За. Тэгэхээр би аягүй сэтгэл гүн одоо тусна гэдэг маань юу гэсэн үг вэ? Бид нэр зөвхөн ингээ хавдар гэдэг нэг юм руу чиглүүлчих гэсэн. Монгол хүмүүс ерөөс тэгэл хавдард ингээл тусвал өхөн ингэдэг ийм юмар айлгчихсан гэдэг ийм мэдрэмж төрсөн. Эсвэргээрээ бол юу гэхээр зүрх судасны өвчлөл бол ерөөс Монголд бол хамгийн яах нь их байна. Тэгэхээр заавал хавдар гэдэг ойлголтод хайрцаглахгүйгээр бусд нь ч гэсэн аюултай шүү гэх гээд байна тийм ээ. Ер нь бол тийм. Одоо таны хувьд хэд орчим ер нь мис засалд орсон бэ? Одоо цээжний хүндийн гэдэг одоо нийт тоогоо гадаад Монгол ер нь нийлүүлээд ярих. Гадаад Монгол нийлүүлээд гэх юм бол ойролцоогоор 5000 орчим. 5000 орчим зөвхөн зүрх судас цээжний хүндийн хаалга хийсэн. Үүндээс юу гэж хэлэх вэ? Солонгост бол жишээлбэл би яг 6 жил Солонгост ажилласан. Эхний 2-3 жил нь бол мэдээж fellow буюу мэрэгжил дэвшлүүлэхээр суралцах гэж ажилласан. Үүний дараачаас юу гэхээр нөгөө ажиллах боломж олдоод тэгээ би өөрөө Солонгос 10 жил төгссөн. Тэгэхээр Солонгост одоо юу гэдэг нь Солонгос хэлний одоо ямар нэгэн барьер байхгүй ингээд шууд ажиллахад их тохиромжтой байсан учраас би яг Солонгос зүрх судас цээжний хүндийн мислийн эмчээр нь бол ажиллаж байсан. За яг ингээд сурснаасаа эхлээд яг ингээд бодоод үзэхэд бол Солонгост бол ойролцоогоор нэг 2500 орчим хаалганд орсон. Тэгээ хаалганд оролцоод хаалгаа хийдэг. Одоо ч гэсэн би яг Солонгост очиж хаалгаа хийдэг. Тэгээ одоо юу гэдэг нь наадмын амралтч гэдэг юм те. Цагаан сарын амралтууд юм урт амралтууд таарах оронд Солонгос очоод нэг одоо юу гэдэг нь хайдаа хаалгаа хийчээ тэгээ буцаад ирдэг. За тэгэхээр нөгөө хуч ажиллаж байсан эмнэлэгтэй очиж хаалгаа хийгээд ирдэг гэсэн үг. Үнэхэр мундаг юм аа. Тэгэхээр хоёр улсуудаас очиж одоо хагалгаа хийнэ гэдэг бол аль аль талдаа бас маш өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн одоо зайлшгүй шаардлагатай боловсруучин гэж таныг үзэж байна гэж ойлгож байна шүү дээ. Тэгж ойлгочод баярлалаа. Хоёлаа одоо би ялах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Одоо улаан холооны өвчлөл, улаан холооны хавдар, цээжний хүндийн одоо өвчлөл буюу тэр одоо зүрхний соггууд, уушгины хавдар гэх мэт ч тус нь одоо ялгаж үзэх шаардлагатай болно шүү
дээ. Тэгэхээр ер нь одоо зарим эмчнэр бол зөвхөн одоо зүрхээрээ ч юм уу тий дагнцсан байдаг бол таны хувьд ингээд олон хаалганд ингээд орж ийн л да. Тэгэхээр энэ бас одоо бүх эмчнэр мэдээж юм байх боломжгүй л ах л та тий. Энэ ур чадваруудыг юу яаж эзэмшсэн бэ? Яг энийг яриул нэг юм түүх ярих болчиход байна. Тэгээ энд ямар түүх байдаг вэ гэхээр би өөр яг одоо 2 дугаар курсээс хойш та хэд маань их сайн мэдэх байх одоо болцаахан эмч тий. Болцаахан эмчийн шавь нь болоод тэгээ ингээ болцаахан эмч зоргоо баяр сайхан ингээд тухайн 3 эмчийн тэгэхээр би бол зоргоо гэдэг эмчийн одоо шав болж байгаа орсон. Тэр 2 дугаар курстэй гэдэг маань та Солонгост оюутан байсан уу? Ангаахт одоо Монголд байх та би Монгол ангаахт төгссөн. Тэгэхээр анх тэр хүний одоо ингээд шавь нь болоод баяр сайхан зоргоо гэдэг 2 хүний шав болоод яг ингээд орж ирсэн. Тэгээ тэр хүний одоо юу гэдгийг багш нь бол болцаах эмч байсан. Тэгээ ер нь бол 2 дугаар курстэй л яг зүрхний мэслийн эмч болъё гэсэн юм бодолтой л орсон. Тэгээд Солонгост анаахын дэдэд төгсөөд гадаадд очиод буюу Солонгост очиод одоо яг энэ мэрэгжил дэвшлүүлэхийн юмараа сурья гэд. Эхний 2 жил нь бол би яг юу гэсэн бэ гэхээр том хүний зүрхний хаалга хийсэн. Том хүний зүрхний хаалганд яг шавлан суралцаад яг Солонгост ингээд ажиллаад цуг одоо Солонгос эмчнэртэй цуг вело хийгээд ингээд ажилласан. За ингээд байж байгаад жилдээ нэг удаа одоо тэтгэлэг олгодог дэлхийд дээр 3 нийгэмлэг байдаг. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт Аз, Европ, тэгээд Америк гэсэн 3 нийгэмлэг байдаг. Тэгээд Азийн хамгийн анхны гишүүнээр нь одоо хамгийн анхны сонголтоор би Монголоос анхны удаа сонгогдчихсан. Азийн зүрх сүнс сэжнүүн дэмсийн нийгэмлэг гэдэгт. Тэгэхээр энэ нийгэмлэгт оронгууд яадаг вэ гэхээр нөгөө уушгины хагалгаа ихэвчлэн хагалгааг нь буюу нөгөө сонгож орсон гэсэн үг. Тэгэхээр уушгины хагалгааг тэнд очиод суралцаад ихсэн. Тэгэхээр юу гэхээр нөгөө цээжний үндий буюу General Thoracic гэдэг юмд л орж эхэлсэн гэсэн үг. Тэгээд нөгөө том үний зүрхний хаалгаа эхлээд сурчаад тэгээд Азийн зүрхний одоо юу гэдгийг сөүлийн сургуульд очиод ингээд суралцаад ингээд Япон, жишээлбэл юу гэдгийг те бусад орнуудад ингээд бүгдэнд нь явахтаа ясмал дандаа цээжний үндий хаалгаар явсан. Тэгэхээр уушиг улаалла хавдрын одоо дурангийн мэс засал гэж ярьдаг. Тийм хаалгаануудаар явуултаад одоо яваад за ингээд яхаа гэхэлэр нөгөө уушиг цээжний үндий гэсэн 2 юм мэрэгчлээ болоод ингээд Солонгост байж байгаад ковид дуусаад тэгээд Монголдо ирээд ерөөсөө энэ мэрэгжил сонгосон энэ одоо юу гэдгийг ингээд тий одоо илүү хөгжилтэй орноос ингээд ирсэн чинь Монголдо бас нэг монгол хүний хувьд бол бас нэг хагалгаа хаяа гэдэг ийм зарчмаар ирсэн. Тэгээ энэ зарчмаар ирээд яг одоо юу гэдгийг болцоох юмчдээр яг ингээд хагалгааг нэг зүрх мартахгүй төслийг анх эхлүүлэл ингээд цуг компьютераа ингээд хийгээд явсан. Тэгээ ингээд явхад бол юу гэхээр дандаа хүүхдээ хагалгаа байсан. Тэгэхээр ингээд нөгөө хүүхдийн тэгээд зээж том үний зүрхний хагалгааных мөн цээжний өндийнх гээд ингээд амьдрал өөрөө яг ингээд явцсан юм. Тэгэхээр би бас одоо гайхчихлээ л да. Зарим эмчнэр бол яг дагнсан мис заслал хийдэг хагалгаагаал хийдэг шүү дээ тий. Тэгээд тэгэхээр бас хит хитэн төрлийн хагалгааг зэрэг хийж ин дээрээс нь Монголд болон Солонгост орчиж хийж байна. Ажилсан туршийн хувьд бол Солонгос, Япон, Орос улбаны улсад ингээд та ажиллаж байсан хүн байна л да. Тэгэхээр сая ингээд хийсэн Азийн зүрх судас цээжний үндийн мис заслын нийгэмлэгийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтанд анх удаа Монголоос сонгогдсон гэж байна. Тэгэхээр энэ сонгогдохын тулд ямар одоо бас шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг вэ? Яг энэ бол нэг юм fellow байгаа буюу нөгөө шавлан суралцах гэдэг юмар явж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр Азийн бүх орны одоо хятад энэ эдгийг одоо Тайланд гэл одоо гэдэг Азийн бүх орны эмчнэр жилдээ нэг удаа ийм юу руу Азийн зүрхний эмчлийн нийгэмлэг рүү одоо юу гэдэг өөрийнхөө суралцах хүслийг буюу нэг юугаа явуулна гэсэн үг. Тэгэхээр тэндээс грандаар нэг л хүнийг сонгодог байхгүй жилдээ нэг удаа. Тэгэхээр юу гэдэг тэр Монголоос хамгийн анхны удаа сонгогдож одоо уушгины хавдрын хаалгаа буюу цээжний үндийн хаалгаануудыг суралцсан. Монголд ирээд хамгийн ихний хаалгааг та хэд хонд хийж исэн бэ? Яг ковидын үед штэ. Анх ирээл яг одоо зүрх мартахгүй төсөлд болцоо юмчдэр яг ковидын би тэр их сандын ягаад талаар ковид дуусаад тэгэл эмнэлэг дээрээс доошоо буугаад хүмүүс үзэл ингээл эхэлж ирсэн. Тэгэл яг ерөөсөө маргаашнаас нь эхлээл яг хаалгаараа эхлээл ингээл явж хүүхдийн хаалгаануудыг. Тэгээ одоо ингээд бодоход сая 6 сарын 1-нд бид нэр зүрх мартахгүй төслөөр хаалгаагаа тоолоод үзэхэд 1580 орчим хаалгаа байсан. Тэгэхээр одоо бол 1600 орчим бол хаалгаа бол хийж гүйцэтгсэн байна. Бас их сонирхолтой санагдаж байна. Одоо таны хувьд бол Солонгостой үргэлжлүүлэн ажиллах боломжтой, Японд ч магадгүй ажиллах боломжтой, Хятадд ч магадгүй одоо ажиллах боломжтой байгаад байна л да. Тэгэхээр нөгөө эх орондоо бас нэг ажиллах нь өөрөө утга учиртай болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоогийн нөхцөлөд одоо бид өдрө болгон л ярьжлаа л да. Засгийн газрын шийдвэрүүдээр ч гэсэн ингээл ер нь дурддагдчихлаа. Одоо өнөөдөр хэд багш нарын цалин нэмэх шаардлагатай байна гэж засгийн газар 20% нэмье гэж ингэж араас нь эмч нарын цалин нэмэх
шаардлагатай гэж байнгын параллел явж байгаа юм салбарууд байна л да. Тэгэхээр Монголд нөгөө цалин хангамжийн хувьд, нийгмийн тогтолцооны хувьд мөн нийгмийн хангамжийн хувьд бас төдийлөн бусад гадны улс орнуудтай харьцуулахад сайтар шийдэгдээгүй байдаг ийм одоо боловсруучингууд бол яхаа харахгүй багш эмч нар маань мөн байна. Тэгэхээр таны хувьд магадгүй Солонгост одоо ажиллах нь илүүдээр амьдралын одоо баталгаатай ч юм уу мөн илүү өндөр цалинтай ч юм уу тий нийгмийн хангамжийн хувьд бол харьцангуй өөр бас байж болох байсан. Тэгэхээр эх орондоо ирж ажиллах гол мотивац тэр хөшүүрэг нь юу байсан бэ? Яг энэ дээр бол би бол боддtiin өөрөө яг зүгээр ингээд ажиллаад өөрийгөө болгоод ч гэх юм уу тий ингээд яг хангалгаагаа зүгээр Солонгостой игээл ингээл энэ бол гадаадад яг Солонгосын хувьд бол яг эмчээрээ ажилдаг хоёр хүн байдаг. Нэг нь энэтхэг эмч байдаг, нөгөөх нь хоёр дахь нь би гэдэг ингээд яг зүгээр цалин мөнгөө одооч гэдэг юм уу тэрийгэ бодоод болох л байсан. Гэхдээ хамгийн гол юм нь юу гэхээр Монгол хүн болж төрснийх. Одоо юу гэдэг нь энэ мэдлэг боловсрлоо ур чадвараач гэх юм уу те. Өөрийнх ямарсан ямар хэмжээнд одоо ингээд сурсан зүйлээ бол аль болох бас Монголдоо гаргаад ингээ явбал илүү дээр юм болов гэсэн юм бодол байсан. Тэгэхээр нөгөө аль болох ингээд дэмчин тавьж байгаа л за ямар ч лсэн сурсан юм чин сурсан зүйлээ ямарсан сайн гаргая гэдэг үндсэн дээр л ирсэн. Тийм тэгээд бас тэндээ ч гэсэн баяртай байдаг. Тийм. Сэтгэл хангалуун байдаг. Сэтгэл хангалуун. Монголд ороод одоо 2500 гаруй хаалгаа. Биш ээ 1600 орчим. 1600 орчим. Эсвэл зөвхөн хүүхдийн зүрхний хаалгаа. Дээрээс нь том хүний зүрхний хаалгаа орно. Тэгээд дээрээс нь одоо нэг уушгины дурангийн буюу цээжний хүндийн дурангийн хаалгаанууд юм. Тэгэхээр одоо мянгаар тоологдно гэхээр л бас гоё санагдчихлаа юм л да. Та ягаад ер нь эмч мэрэгчлийг сонгосон юм бэ? Ер нь л эмч мис засалж болно гэж боддог байсан уу? Тийм. Би нөгөө 10 жил сая хэлсэн нөгөө Солонгост байсан гэдэг. Тэгээ би өөрөө нөгөө анх одоо юу гэдгийг нэг юм бөөрнөөс давсруу орох хэсэгтэй төмөрч точно гэж ярьдаг. Бөөрнөөс шээс ялгаруулаад давсруу ордог энэ хэсэгтэй чулууд байсан. Тэгээ анх айгүй өвдөд 10 жил хүүхэд байсан. Тэгээ нэг имлэгд очсон юм. Тэгээ имлэгд очиод нэг хагалгаа маягийн гэх юм одоо те нэг юм хийгдээд. Тэгээ хийгдэн гутаа ахаад стил нөгөө нэг ингээд шээсээр цус гараад байсан. Тэгээ за ерөөсө болохгүй маань том имлэг рүү яв гэдэг. Тэгээ хамгийн анхны удаа Yonsei Severance гэдэг имлэг дээр анх очиж үзчихлээ. Тэгээ суугаал ингээл үзсэн чинь бидний нөгөө нэг анх намайг жоохон байгаан төсөөлж 1-р имлэг, 2-р имлэг, 3-р имлэг гэдэг ийм төсөөллүүдээр л төсөөлж исэн. Очиж шал ондоо ертөнц өөр байсан. Тэгээд ерөөсө л имч болъё гэсэн бодол анх тэнд үүссэн. Тэгэл анх 10 жилээ төгсөөл тэгэл за одоо хэдүүлээ яах вэ? Солонгост очиод Солонгостой яг нэгээрээ сураа явъя гэвэл айгүй хэцүү. Яг л нэгдүгээр төлбөр мөнгөний асуудалтай. Тэгэл бүх юм болохгүй байсан. Тэгэн гот нь за ерөөсөө Монголд очиж суръя гээл. Тэгээ Монголдоо ирээд анаахын дэдтэй ороод тэгэл сурсан да. Зүрхний өвчлөлийн талаар хоёлаад одоо ярих гэж бодож байна. Сүүлийн үед хүүхдүүдэд бас зүрхний одоо төрөлхийн эмгэгүүд их тохиолдож байгаа шүү. Энэ зүрхний цоорл одоо магадгүй би зарим мэрэгжлийн хэллэгүүдийг буруу хэлжээж магадгүй ховдол хоорондын одоо асуудлууд ч юм уу те гих мэтчлийн ер нь үүсээд байна л да. Энэ ер нь юунаас болдгийг дэлхийн нийтэд бас ингэж их түгээмэл тохиолддог. Ер нь Монгол улсын популяцтай одоо харьцуулах юм бол энэ хүүхдийн зүрхний одоо төрөлхийн гажиг эмгэг хэрэг өндөр хувьтай тохиолдож байна. Ер нь ийм юм. Одоо бид нар ингээд харангуут яаж гэхээр болцоогоо юмч бид эдийг нөгөө хөдөө орон нутгаар яваал ингээд очиод үзээд идэг шалтгаанууд маань юу гэхээр нөгөө манай хүн амын чинь 3 сая хүн амтай 3 сая гаруй те. Тэгээ онгод яаж юм гэхээр сая 500 орчмын Монгол Улаанбаатар хоттой байдаг. Үлдсэн сая 500 харахаа бодорхой. Тэгээ нөгөө очиод тэр хүүхдүүдэд нөгөө илрүүлэх гэдэг юм. Боо одоо нэртэлрүүлэх гэж ярьдагтай адилхан те. Ингээд дөрөнгөут нь очиод илрүүлэлтүүдээ ер нь бол юу гэхээр баг хийдэг байсан. Тэгээ нөгөө тухайн өвчтөн мөн ээж аав маань одоо юу гэдэг нь хүүхэдтэй зөвхөн цоорхойг үгэж баг мэдхгүй шахав. Ийм байдаг, ийм асуудууд үүдэг. Тэгэхээр нөгөө тухайн одоо сум орон нутагт бид ингээд байнга очиж үзээд үздэг хийгээл ингээл яваал байдаг. Одоо Монгол улсын бүтэн 2 тойрсон. Тэгээ юу гэхээр очиод нөгөө илрүүлтийг нь бүрэн хийгээд өгөхөөр нөгөө хүүхдүүд маань илрүүлдээд одоо гэдгийг зөв үедээ зөв цагтаа хаалханд орно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол зүрхний цоорхоо гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө урсгалшгүй газараар урсгалшгүйцээс урсгараад зүрхэн дотроо тий ингээд урсгараад эмгэг бол явчихдаг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол зүрхний төрөлхийн гажиг дотор нь 2 ангилдаг. Нэг нь бол ерөөсөө төрхөөсөө би үүсгэсээ ховдол хоорондын зоргоо сайн ярьсан тий тусгар хоорондын цорхонууд бол үүсдэг. Мөн юу гэхээр жишээлбэл бид нар бүгдээрээ тавтай орч гэсэн одоо ээжийнхээ гидсэн дотор байхдаа цорхоод байдаг. Цорхоод байдаг. Нэр нь бол юу гэхээр энэ anatomical цорх байхгүй. Бид нар агараар амьсгалахгүй ээжийнхээ гидсэн дотор усан дотор байгаа. Хүүгээрээ буюу ээжээсээ хүчил төрөгч авч ингэж амьсгалдаг байжгаад
Тэгээ нэг өдөр төрөнгөт яаж нэхлээр анхны амьсгал авсан цагаас эхлээд нөгөө цорхоонууд маань эргээ битүүрх хэвээр. Яг зөв. Тэр энэ цорхоонууд битүүрэгөө тохиолдолд юу гэхээр бас ахаад эмгэг рүү шилжчихдэг. Ойролцоогоор 14-өөс төрсэн цагаас эхлээд 14-өөс буюу нэрэ үедэл гэсэн үг шүү дээ. 14-өөс 45 хоног дотор одоо юу гэдгийг энэ маань эргээд битүүрх хэвээр. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг нөгөө дэгдэг шүү дээ. Төрөнгөт нь л одоо ингээ сайхан агаарт гаргаараа гэдэг. Ерөөсөө л хүчил төрөгчийг их сайн авах тусмаа тэд нийлүү хурдан бөглөрдөг гэсэн. Тэгэхээр нөгөө хүчил төрөгчөд дутуу авсан хүүхдүүд бол яах нь вэ гэхээр нөгөө дутуу аваад ч гэдэг юм уу те одоо ингээл байнгын гэртеч гэдэг юм ийм байгаад тэгэхээр нөгөө цоорхон ингээ үлдчихдэг. Тэгэхээр яах вэ гэхээр энийг дараад бясалчлын аргаар шийдэхгүй болохгүй гэсэн ийм л арга. Нөгөө ховдол хоорондын цоорхоо буюу тосгор хоорондын цоорхоонууд бол юу гэхээр ерөөсөө зүрх гэдэг юм хамгийн түрүүнд одоо ингээ хүүхдтэй болонгууд ээжийнхээ гэсэн дотор хамгийн түрүүнд өөрийнх нь өвн буюу өөрийнх нь зүрхлэгч ажиллаж эхэлдэг. Энэ үед ямар нэгэн байдлаар одоо магадгүй надаас асуух юунаас шалтгаалж яах гэж тийм. Тэгэхээр нөгөө энэ үед л ээжийнх нь эхний 3 сар гэж ярьдаг. Эхний 3 сард эд эрхтэнд бүгд хөгжих хэвээр. Энэ үед л одоо юу гэдэг air pollution буюу одоо агарын бохирдол гэдэг юм уу те. Эсвэл бол одоо ээжийн хор зуршлууд гэдэг юм уу. Ийм юмнууд байхаараа нөгөө эмгэг алдаанууд үүсээд эндээсээ шалтгаалаад төрөлхийн асуудлууд үүсдэг гэж байна. Бас нөгөө талдаа жирэмсэн үеийн одоо тэр шим дижилийн байдлаас чухал ах тийм. Магадгүй одоо жишээлбэл одоо эмчнэр нэг фолийн хүчил сайн аваараа эсийн хуваагдлыг зөв явуулдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү бас спортод үзүүлдэг штэ тий. Одоо нэмэлтээр тэгэхээр тэр зүйлүүд дээрээ бас их сайн анхаарах хэрэгтэй байна. 6-7 хоногтод илүүтэй одоо хүүхдийн зүрхний цохилт ер нь хад ороод ирдэг штэ. Тэгэхээр хамгийн ихний үүсдэг эргэтэн бол зүрх. Хамгийн эхлээд зүрх үүснэ. Тэгээ энэний дараачаас бусад эргэтнүүд үүсч эхэлнэ гэсэн. Төрсний дараа хүүхдүүдийг нэрээ хүчил төрөгч одоо сайн авах хэрэгтэй, агаарт сайн гаргах хэрэгтэй гэдэг. Нөгөө л тэр зүрхний одоо байгаа онгорхоо зайг өөрийнх нь одоо физиологоор нь тэр зөвхөн үйл явцыг дэмжиж байна гэж байна. Одоо тэгэл ер нь ингээл анзаархад тийм байгаас тэ хүүхэд ингээл гадагшаа буюу агаарт сайн гарчин гутал гараад унтчихдаг штэ. Эцэс гарах баг хүүхэд ингээл орилоод уйлаад бүгд ингээд юм эсвэл тийм байхгүй штэ. Аль болох бүгд ингээл баг байхтай буюу нэг наснаас дотгошоо байхтай бол агаарт гарахаар л унтчихдаг. Тэр нь юу гэхээр илүү тааламжтай, илүү гүнзгий амьсгаа аваад бүд эрэхтүүд нь өсөн төлжөөд ингээл явж байгаа гэсэн үг л тэ. Тэгэхээр одоо Монгол улс аль дэлхийд ер нь одоо хамгийн хортой агаартай агарын бохирдол өндөртэй хотуудын тооны нэгдсэн ясаар ордог. Тэгэхээр яг энэ агарын бохирдол өөрөөр хэлэх юм бол хүүхдүүдийн зүрхний энэ гажигтай бас шууд холбоо хамааралтай гэж дүгнж болох уу? Энэ тал дээр хийгдсэн судалгаа юм ер нь байд юм болов уу? Яг нь ийм. Одоо сая бол хоёлаа ингээд төрөлхийн гажгийн хувьд бол ярихад энэ бол нэг нөхцөлд хүчин зүйлийн нэг нь баггүй. Тэгэхээр шууд зөвхөн зүрхний цоорхоонууд агарын бохирдлоос гэж байгаа юм биш. Ээжийн хортой зуршилж гэдэг юм уу те. Бусад юмнууд бүгд нөлөөлж байгаа. Эдэж ууж байгаа юмнууч гэдэг юм ингээд. Тэгэхээр аль болох юу гэхээр ерөөсөө л хүчил төрөгч гэдэг энэ зүйл маань ихэнх хувийг эзэлж байгаа боловч яг тэгэхээр зөвхөн тэрнээс болж байгаа гэсэн бас юу байх нь юм бол яг ховор. Нөхцөлдүүлэх хүчин зүйлүүдийн нэг нь гэсэн үг. Тэгэхээр юу гэхээр их олон хүчин зүйлүүд нийлж байгаад тий одоо эхний 3 сарын үед ээжийн ураг байхдаа одоо ээжийнхээ гэсэн ураг байхдаа эхний 3 сар бүх эд эрхтнүүд ингээд хөгжөөд эхэлж идэл ямар нэг юмны одоо юу гэдгийг air pollution одоо ингээд агарын бохирдол илүү өндөртэй байгаад за тэгээ хэрглэж байгаа тий эсвэл хор зуршлууч гэдэг юм ингээл явагдангууд юу гэхээр тэнд нэг үүсчихсэн юм маань дефект үүсээд ингээд явчихдаг гэсэн. Тэгэхээр юу гэхээр тэнд одоо ургийн гажиг гэдэг юм үүсэж байгаа. Зөвхөн зүрхэндээ ч биш бусад эрхтүүд ч гэсэн тэгж байна. Зүрхний цоорл бас их илбэг тохиолдож явах шиг байна тийм ээ. Энэ ойлголтыг одоо бид нар бас яаж ойлгох хэвээр вэ? Зүрхний цоорл гэдэг нь юунаас болж яаж үүсдэг юм? Ер нь саяныхтай адилхан уу? Ер нь бол яг л эмгэж ам хоёул яг адилхан. Юу гэхээр одоо сая хэллээ шүү дээ. Зүрхний цоорхоо гэдэг маань өөрөө юу гэсэн үг вэ? Ахаад хэлэхэд бол зүрхэн дотор урсах хэсгүй газараар урсах хэсгүй цус маш хэмжээгээр урсж байгааг зүрхэн цоорхоо гэж. Тэгээ нэг нь дотроо ахаа хоёр ангилахад нэг нь бол юу гэхээр бие даасан зүрхний өөрийнх нь цоорхоо. Энэ маань нөгөөх маань юу гэхээр төрсний дараагаас эхлээд хүчил төрөгч буюу агарын яг энэ үед бол хүчил төрөгч агарын одоо юу гэдгийг хэрэгцээ бол маш их. Энэ үед маань нөгөө хүчил төрөгчтэй агаар аваад ирэхлээр яг нэг зүрхэн дотор нэг цоорхоо байгаа. Хоёр гол судас буюу уушиг нартер хоёрыг холбосон ахаад нэг цоорхоо байгаа. Энэ хоёр хоёулыг битүүрх ёстой. Тэгээ энэ хоёр хоёулаа битүүрх байгаа тохиолдолд зүрхний цоорхоо үүснэ гэсэн. Буюу үлдчихэж байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа нийлээд юу гэхээр нэгд хүчин зүйл тэр маань юу гэхээр одоо юу гэдгийг ээжийн одоо эхний 3 сарын одоо эд эрхтүүд хөгжиж явах үед хор зуршлын асуудлууд байна. Илрүүлэг их чухал байна гэдгийгсэн. Тэгэхээр одоо хүүхдийн зүрх хэдий цоорхооч гэсэн амьдрах боломжтой байгаад байна шүү дээ тийм ээ. Одоо 5 настайдаа 6 настайдаа магадгүй 10 настайдаа ч онцлогдох боломжтой байгаад байна. Ямар шинж тэмдгүүд илрүүлээ ээж аав нар манай хүүхдийн зүрхэн цоорхоо ээж магадгүй юм байна. Зүрхийн нөхцөл байна гэж мэдэх үү? Ер нь бол төрөн гутаал шууд юу гэхэлэр ихлээр зүрхний явахад харуулах хэрэгтэй. Зүрхний цоорхооны хувьд бол тэгэхээр юу гэхэлэр хараад ямар байна? Цоорхоо байна уугүй юу? Байвал хаана юм? Хэдэн сантиметр орчим юм?
хизээ хаалгаанд орох уу гэдэг нь. Зүрхний цорхойг бол дотор нь хоёр ангилдаг. Хүнд болон хүндөвтөр гэж. Хүнд нь бол 0-6 нас дотор бол одоо асуудал шийдэгдэнэ. Нөгөөх нь болохоор хүндөвтөр нь бол яг нь дээшээ одоо юу гэдэг нэг 20 ч гэдэг юм уу те. За зарим тохиолдолд зүрхний цорхой одоо 50-60 та байгаа тохиолдлууд яг нь байдаг. Тэгэхээр тэр нь тун ховор гэсэн үг. Хэр зэрэг хүнд байгаагаас л ер нь шалтгааллах юм тийм. Ямар төрлийн цорхой байгаас шалтгаална. Тийм. Одоо ер нь хөдөө уучлаарай хөдөө орон нутгуудад төрсний дараа зүрхний цоорлыг онцлох боломж байна уу аллагдсан сум аймагт? Сумд бол байх боломжгүй. Яг тэгэхээр сумд бол жишээлбэл тухайн эмч маань өөрөө чагналтаар үзээд за урс хэсгүй газраар урс хэсгүй цус урсгаараа юу гэхээр ямар нэгэн шууган үзүүлнэ гэсэн. Тэгэхээр зүрхний шууганаар буюу чагнуураар эмч маань чагнаад ямар нэгэн цоорхой байна уу гүй байна уу гэдгийг шалгацсан гэсэн. За ингээд ямар нэгэн с ิจ гтэй харах юм бол яг нь гэхээр дараагийн шатлал буюу сум одоо аймгийнхаа эмнэлэгт үзүүлнэ гэсэн. За аймгийн эмчнэр бол маш сайн. Ягаад тэгэхээр одоо нөгөө зүрхний эхоны эмчнэр байдаг. Тэгэхээр тухайн эмчнэр маань бол юу гэхээр тухайн цоорхой байна уугүй юуг нь шалгаад байх юм бол одоо юу гэхээр сонгогдооч юм уус 3 дугаар эмнэлэгт яг энэ зүрхний хаалгаануудыг үл хийн гэсэн үг. Зөвхөн хүүхдийн хаалгаа хэдэл 1600 орчим хаалгаанд та өөрөө орсон байна. Тэгэхээр яг нэг практик дээр ер нь харж байхад 1600 хаалгаанаас одоо хэдэн хувь нь амжилттай болдог юм. Яг хоо эмчнэр бол мэдээж одоо ямарваа нэгэн мэс заслын өмнө эмчилгээний өмнө бол 100% амжилттай болно гэсэн ямар нэгэн баталгаа болон хамлалтыг бол өгдөг шүү дээ, тий. Ямар ч төрлийн мэс засал бол заавал нэг эрсдэлтэй байдаг. Гэхдээ ерөнхийдөө та ингээ харж байхад 1600 хаалгааны ард гарсан үний хувьд харахад зүрхний мэс заслын хаалгаа тэр ялангуяа хүүхдүүдийн энэ төрөлхийн одоо эмэгтэй хүүхдүүд дээр хийгдэж байгаа хаалгаанууд юу нэр амжилттай хэр сайн үр дүнтэй байдаг вэ? Энийг одоо дүгнэх боломж байдаг уу? Яг ийм дүгнэ. Тэгэхээр мэдээж энэ чи одоо ингээд нэг олон улсын хуралд мөн зөвлөгөөнүүд бас энийг илтгэл тавина. Тэгэхээр мэдээж энэ дүгнэлтүүд бол гарна гэсэн үг. За ер нь бол хүнд мэсвэргэн буюу зүрхний хаалгаа хийн гэдэг маань өөрөө юу гэсэн үг вэ гэхэлэр би бол хувьдаа тэгж боддог. Юу гэхэлэр бүр оншоо бүрэн тодруулаад ийм төрлийн хаалгааг ийм арга замаар ингэж хаалгааг нь хийнэ гэдэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэхлээр яхаа таруулаад цорхоолууд бүгдийг хийнэ гэсэн үг шүү. Тэгэхээр тухайн хаалгааг яхаа тараа за энэ дэ ийм цорхотой ийм байна. Өөр юмнууд нэ бусад хэрэгтнүүд нь зүгээр байна уу гэдэг юм уу те. Бүгд ингэ чеклээд хаалгаа орохоос өмнө бүх хаалгааг дахиндаа хийж дуусгаад тэгээд хаалгааг нь хийнэ гэсэн үг. Тэгэхээр яаж юм гэхэлэр ер нь бол 1600 орчим хаалгаа хийхэд бол 99.7% те 6-7% бол маш сайн байна. Зарим нэгэн тохиолдолд бол одоо үдгийн хүндрэл бол гарах тохиолдолд би тэрийг бол одоо 100% гэж юм бол хэлэхэд байхгүй. Гэхдээ юу гэж хэлэхэд нэхлээр саяны хэлсэн онцлогоо сайн бол хаалгаа сайн болов гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр мэдээж хаалгаагаа бүрэн хийж дуусчаад орж байгаа болохоор эдгэрэлтийн үед ямар нэг асуудалтай юм бол байхгүй. Одоо зөвхөн хүүхдийн хаалгаа хэдэл 1600 орчим гэхээр одоо хүүхдийн зүрх ямар жижигэн байх уу тийм ээ. Хоёрдугаар зүрхний мэс заслыг буюу хаалгааг хийхэд зүрхийг зогсоож хийдэг гэдэг юм байна тийм ээ. Тэгэхээр энэ процессын хувьд бол бас одоо энгийн хүмүүст бол биднэрт бол бас их сонирхолтой бөгөөд их эрсдэлтэй аюултай санагдаж байна л да. Одоо зүрхийг механикаар цогсоогоод мэс засал хийгээд буцаагаад ажилуулна гэхээр ер нь ямар процесс бол тийм би одоо бас их одоо энгийнчлээд хэлэх юм бол тайлбарлал. Яг нь процессын хувьд бол мэдээж хүний амьдралд хүний зүрхэл зогсох боломжгүй шүү дээ. Хэрвээ зогсох юм бол хүн одоо юу гэдэг юм те зүрх зогслоо гэхэд хүн яг адилхан одоо дэшигээ явна л гэж ойлгох хэрэгтэй. Зүрх зогсвол амьдрал зогсноо гэж тийм. Тэгэхээр яаж юм гэхэлэр энэ тухайн хаалгаа гэдэг зүйлийг маань яг шаардлагатай юу хүнд хийх үн мөн байна уу? Энэ бүгдийг нь тооцоолж байгаа тэгээ хаалгааг нь хийдэг л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэн гол хаалгааны процедур бол мэдээж одоо яг юу гэдгийг цэжний голын зүслэхээр зүсээд тэгээд тухайн одоо хүний биеэс гарч байгаа хамгийн том суц буюу гол суц мөн дээд хөндий байна, хоёр гар толгоноос ирж байгаа суц, доод хөндий байна буюу хоёр хөл хөвлөгөөс ирж байгаа суцтууд төр жижиг хэмжээний гуурснууд зоох юм. Тэгээд энийг зүрхийг нь яах нүхлээр энийг одоо амьсгал зүрх сүсний аппараттай холбоно. Тэгэхээр ажилуулна гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг гуурсаа холбоод ингэхэд зүрх зогссон байх үед юу гэхээр тарих болон бусад эрхтнүүдэд цусан хангамжийн нөгөөд яг хэвийн нэрийг явуулж гэнэ гэсэн. За ингээ явж явах хооронд бид нар юу гэхээр зүрхийг онгоолгоод хавлага солих ч гэдэг юм уу, цоорхой бөглөх ч гэдэг юм уу, гол цуцыг бүтэн солих ч гэдэг юм. Энэ бүх асуудлыг шийдээд тэгээд буцаагаад битүүлээд тэгээ одоо юу гэдэг нэг баг зэргийн жижиг хийч гэдэг юм уу, альсгүй нэг бүлэнч гэдэг юм те. Иймэрхүү шилбэл тархиуч юм уу, бусад эрхтэн очвол тухайн эрхтэн дутагдал аюултай үүснэ гэсэн. Тэгэхээр тийм ч юм байхгүйгээр бүгднгэн засаад тэгээд тийм юм байхгүйгээр бүгднгэн сайхан
яг нь хуцаагаа сэргийлнэ гэж ойлгох хэрэгтэй. Гайхамшигтай. Хар ухаанаар бол. Одоо төсөөлөхөд л ерөөсөө ямар их нямба ажил вэ гэдэг нь бол мэдэгдэж байна л да. Хагалгаанд одоо ороход тэр болгоныг нямбатаасаа хэллээ бүлэн байхгүй ямар нэгэн хий байхгүйгээр л ерөөсөө бид нэр ингээд нягт хийх хэвээр одоо жохон одоо тэр цусны бүлэн буюу тэр одоо нүжирсэн байдал тархинд очиход ч юм уу одоо эпилепси ч юм уу ямар нэгэн хүндрэлүүд ингээ үүсдэг гэж бид нар ер нь ойлгодог штэ ингээл уншаад явж байгаа. Тэгэхээр энэ болгоныг ерөөсөө маш нягт хийхийн тулд сэтгэл зүй бөгөөд бас дадлаг туршлага аягүй чухал байх л та тий. Хугацааны хувьд бас одоо ямар байдаг вэ? Их урт хугацаанд бас одоо хийгдэх боломжгүй л хаалгаа юм шиг сонсогдож байна. Яадаг юм бол яг нь ер нь бол ийм ямар төрлийн хаалгаа хийж байгаас шалтгаална. Тэгэхээр ямар төрлийн хаалгаа хийж байгаас шалтгаалаад зүрхийг хэдэн мөн цогцоохоо өөрсдөө шийднэ гэсэн үг. Жишээлбэл ховдол хоорондын зоргооч гэдэг юм уу босод цорхонуудыг бөглөхдөө бол ойролцоогоор 30-аас 35 минут. За магадгүй хавтлах солигч гэдэг юм бол 2 цаг орчим. За тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг одоо гол суцч гэдэг юм уу өөр бусад гэдэг том суцнуудыг солих гээд ингээд ирэх юм бол 2 цагаас 33 цагч гэдэг юм уу те. Тэгээд тухайн юм дээр харуулаад зогсоно гэсэн. Тийм. Тэгэхээр нөгөө ямар хагалгааг хэрхэн ямар арга замаар хийх гэдэг нь бас яг ингээд бүх юмных нь одоо нөгөө шинжилгээг аваад хаалгаагаа игээ дуусаа тэр хүртэл бүгдийг нь бодно л гэсэн үг л те. Яста Библиэл дээр ямар байдаг вэ гэдэг шиг л яг тэр дагуул явах юм байна тийм үү? Та анхныхаа хаалгаанд орж явахдаа сандарч ирсэн үү? Яг хүмүүс яг тэгж асуудаг юм. Тэгэхээр эмч гэдэг мэрэгжил бол юу гэхээр нөгөө ийм степ бай степ л явах нь. Нэг үгээр шатаар гэсэн үг. Жишээлбэл би бол одоо эхний ээлжинд солонгост очоод зүрхний хаалгаа хийлээ гэж бодоход бол эхлээд 2 дугаар асентаар. Эхлээд бүр холоос харна. Өвчтөндөө зөөч холоос ингээ хараа байж идэг. Тэгээ хүмүүсийн юу хийж байгаа, яаж байгааг ингээ хараа байж байна. За үүний дараа 2 дугаар асент болно. 2 дугаар асент болохоор нөгөө 1 дугаар асент оператор хоёулаа хаалгаагаа хийж байна. Тэнгууд бид нар хажууд нь уцсан тастаал тэгэл ингээ хараа байж байна гэсэн. Тэгэхээр тэр маань ингээд явагдаад ориентейшнийг явагдаад ингээл яв. За 2 дугаар асентын дараа дахиад 1 дугаар асент болно. За ингээ 1 дугаар асентаа дахиад 2 жил агсч юм. 2 жил. За ингээ 1 дугаар асентаа хийгээд дууссан дараа юу гэхээр дахиад оператор болно гэсэн. Тэгэхээр ингээ степ бай степээр явдаг болохоор яг эхний хаалгаа гэхээр жоохон тийм их. Одоо юу гэдгийг яг энэ бол миний эхнийх байсан шүү гэхэд яг ингээл одоо юу гэдэгтэй ингээд тий одоо шууд ингээл ном уншиж байгаа юм шиг уншуулаа за одоо чи унш гэдэг шиг л юм биш байл та. Тэгээ нэг үгээр степ бай степээр явдаг гэсэн. Тэгэхээр одоо яг гардан зүслэг яг гардан одоо тэр ажилбарыг хийхийн тулд зөндөө наана нь хараад тэр сандралыг хэдийнэ даваад яг практик дээр гараад өөрийнхөө гараар хийхэд бол сандрал гэдэг зүйл огтосоо байхгүй болсон. Тэр бэлэн үедээ хийх юм шүү дээ тийм ээ. Тэгэл яг ингээд нөө юу байгаа л да нөө солонгост бол жишээлбэл би өөрөө яг солонгос школ те солонгос Японы школоор ингээд явхад бол тэд нар бол яадаг вэ гэхээр жишээлбэл профессор эртэл яг хагалгаа юм. Тэгээд юу гэж юм гэхээр за ингээд дасгийн эрхлэгч гэдэг юм хаалганд орж байгаа оператор юм ч маань ирэх хүртэл юу гэхээр би ихлээр дарсаа цусаа тогтоогоо те ингээл одоо өвчүүч гэдэг юм одоо ингээл бүгдний сайхан онгоолгоод ингээд одоо зүрхээ бэлэн болгол байж гин гэсэн. Ирээл нөгөө маань ойдлоо тавьдаг болно. Дараа нь юу гэхээр за чи тэрийг хийж байгаараа би харжээ. За одоо гэл ингээд хүүжүүл явах гэсэн. Гайхамшигтай юм аа. Би ч одоо ер нь жоохон ингээд нэг боломгдаад их юм уу нүдэнд төсөөлөгдөд дээрэс нь маш одоо нягтал хийх ерөөсөө алдаа гарах ирэхгүй. Та 99.6 99.7% бид нар ер нь гүйцэтгэлтэй бас ингээ хийж байна. Ингийн тулд хичээж байна. Гэхдээ маш нягт хийхийг хичээдэг гэл ингэж л байна л да. Хүүхдүүдийн хаалганы дараа хүүхдүүд эрүүл болсныг харах ээж аауд нь талархахыг харах одоо хамгийн сайхан байдаг байх тийм ээ. Тийм одоо баярлалаа гэдэг. Ингээд өчтөр ихэд бол ингээд захиа бичнэ. Ингээд 1 2 дугаар ангид орсон хүүхдүүд маань ингээд захиа бичнэ. Ингээд би нэг юм айгу гайхаад идэг. Одоо ингээд дээж ингээд одоо хүүхдийн зүрхний хаалгаа хийгээл ингээд шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань хаалгаа хийгээл боолт хийн ядчил те. За ингээд хаалгааг нэдэж хийн ингээд дандаа л уйлна. Дандаа ингээд уйлдаг. Тэгсэн мөртлөө ингээ хаалганы бос үед ч гэдэг юм одоо би ингээл тасгаараа яваач гэдэг юм үзлэг хийгээл ингээд. Зайл нэг тэгэрч ихээр бүгдээ ирээд тэгэрдэг. Ямар хөөрхөн юм. Тэгэхээр би ингээ бодох нь юу гэж боддог вэ гэхээр энэ хүн ингээд намайг ингээ өвдөгдөг. Байнгын л ингээл те ингээл харахаараа боолт хийгээл ингээл дандаа л ингээл юмны солиол ингэн те нэг хүүхэд маань дандаа уйлдаг. Тэгсэн мөртлөө хаалганы бос үедээ таарахаараа ингээд тэгэрдэг. Жишээлбэл нэг юм үзэн ядалтын ч гэдэг юм уу те. Одоо юу гэдгийг нэг юм гомдсон тийм юм байдгүй юм шиг байна лээ. Тэгэхээр энэ хүн надад үнэхээр туслаад байна гэдгийг бол мэдээд идэг юм шиг. Зүүн совингороо те. Тэгсэн мөртлөө уйлаад идэг. Тийм. Тэр айгүй хөөрхөн санагддаг надад бол тийм. Ер нь хүүхд
хүүхдүүдийн хагалгааны дараа бас их гоё байдаг баха. Тэр хүүхдүүдийг эрүүл болсныг харах ёстой. Ингээл хүрээд иргээл тэрхээр нэг гоё санагддаг гэл ингэхээр. Тийм тэгэн штэ тэгэл хөрхи одоо юу гэдэг ингээл одоо юу гэдэг 3 хаалгаа дуусны дараа эндээс гараад 3 сарын дараа 6 сарын дараа 10 сарын дараа жилийн дараа гэл ингээл байнгын follow up check хийлгээд явдаг. Тэгээ тухайн үед эргэтэй ч гэсэн хөөрхөн эргэтэй ингээл твэрэл үнсийгээл тэгэл зураг авъя гээл ингээл эсвэл зургаа зураад хүрээд ирнэ. Тийм биш нөгөө сахалтай болохоор ингээл ус маань арзгаар сахалтай болохоор яг тэр өгөрн зурчин тий. Хөрх юм аа. Та ер нь айгүй зөөлөн сэтгэлтэй хүн үү? Ягаад тэгэхээр амьдралыг одоо хаана очиод зогсохыг хаана бас эхэлж байгааг өөрийн нүдэрээ ингээ хараад мэдэрдэг. Бүр тэрийг биеэрээ одоо бас зарим тохиолдолд гардан гүйцэтгэдэг хүнд шинэ амьдрал бэлтгэлдэг хүний хувьд ер нь их зөөлөн сэтгэлтэй хүн байхаа тийм ээ. Их уйрамтгай юу? Тийм. Яг нэг үйлээд байх нь гайгүй. Гэхдээ ер нь бол ингээл зүрх зогсоод тэгээ буцаагаа тагалгаагаа хийгээд буцаа сэргэн. Тэгээл хөрхи нөгөө ингээд муу зүрх чинь ингээ хоосон байж байгаа л тэгэл хөрхи ингээ цусаар дүүрээл улаагаал тэгэл ингээл цохлол ингээл ирэхээр айгүй сайхан санагддаг ингээл. Тэгээ би нөгөө харанг гэдэг хамталтай айгүй дуртай. За. Тэгвэл харанг задууга тавиараа. Тэгвэл харанга амьдрал гэдэг дуу яг тэр үед явж эхэлнэ. Их драматик шүү дээ. Гоё. Харин би сая таны ингээл хүүхдүүдийн хадлаар ярьж байхад нүдэнд нөлөөс сэлгнээл ингэж байгаагаас хараад би ч гэсэн өөрөө жоохон сонирн болол ингэж хэлсэн л та. Хүн ер нь одоо нас бархаа хүрэх юм бол хэврэг амархан байна штэ тий. Ослон аваарт орж ийн, бэртэж гэмтэж ийн. Ерөөсөө амьдрал хүрхлийн зааг бол итгэн ормын л наан цаана л байна л да. Тэгэхээр зүрх зогсох юм бол амьдрал зогсно гэдгийг мэдж байгаа хүний хувьд та ер нь бас амьдралд их нандинаж одоо их чухалчилж тий маш их үн цэнтэй амьдралаар би амьдарж байгаа шүү гэж одоо байнгын бас дотроо бодож их анхааралтай байдаг болов гэж бодож байна. Одоо ядчил гудамжинд явахдаа тэ өөрөө ямар нэгэн осол гэмтэлд орчихгүй хүн шиг ч юм уу, ямар нэгэн буруу зөрүү үйлдэл алхам хийчихгүй хүн шиг анхааралтай байдаг болов яадаг бол. Ер нь тийм яг ингээд энгийн л амьдрын штэ мэдээж зүрхний мэслийн эмч гэхээр тусдаа өөр одоо юу гэдгийг тэ амьдралаар амьдрна гэж бол байхгүй. Гэхдээ зүгээр ингээ харахад хүн эрүүл байна гэдэг маань тэ эрүүл байгаа зүгээр ингээ суугаад сууж байгаа маань хүртэл үнэхээр гоё юм байна да. Аз жаргалтай юм байна да. Тэгээ одоо жишээлбэл би өөрөө нөгөө месаслимч болохын хувьд эхний ээлжинд месаслимч болохын тулд ерөнхий меслимч болдог. Тэгээ ерөнхий меслимч болоод буюу 2012 3 оны үедэд одоо 12 3 жилийн өмнө бол ийм ерөнхий меслийн хаалганд ордог байсан. Тэгэхээр нэг гизтэй хардаг ч гэдэг юм хаалга. Тэгээ би ингээ өөрөө 0 сууж явах дотор тэгж бодож байсан. Өөрөөрөө 0 суугаад байж ийн гэдэг маань хүртэл үнэхээр гоё юм байна. Хин нэгээ тусалцаагүй эрүүл байхгүй гоо эрүүл ингээд үнэхээр байна гэдэг нь үнэхээр гоё юм байна да гэдэг. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс тэгээд гэдэг чинь нөгөө өнөөдөрт байгаад би талархаж байна гэдэг. Тэр нь би айгүй дуртай. Нэрэл тийм байна да. Тэгээ ингээ 0 сууж байгаа маань хүртэл аз жаргалтай юм байна. Өөрөөрөө тэггүй бол ингээ гиз гаргачихар ингээ хажуу талтай шилбэл гиз нь ингээ гарцсан. Тэгээ энийг бүр ингээл хүндрээд байж идэг 0 суух боломжгүй болсон хүмүүс хүртэл байгаа шүү. Тэгэхээр эрүүл саруул одоо тий ингээд өөрөөрөө байна гэдэг зүйл маань их сайхан юм байна да гэдэгт би үл хувьдаа тэгж боддог. Тэгээд одоо хүн болгонтой уулзж ийн гэдэг маань бас их сайхан санагддаг. Мэдээж хагалгаа хийгээд хаалгын зөвшөөрлийг хууцаас авна. Тэгэхээр мэдээж ингээл ийм хүндөртүүд гарах магадaltaй гэл ингээд тэгэл би одоо хамгийн сүүлд би өөрөө айгу тооч хийдэг дээ ингээд ээж дээр нь ингээд хаалгаан сайн болно гоё болно. Мөрийн зохиол тий. Тэгээ хаалгаа дуусныхын дараа ингээд тэрээд за одоо ингээд хүүн ингээд хүүхдэн тий. Тэсгүй бол нөхөртэй ингээд айгу сайхан болсон шүү. Тэгэхээр гоё хаалгаа болсон. Тэгээд хаалгаануудаа сайн болсон. Ингээд сайн хүн болгон шүү. Тэгэхээр айгу дуртай. Ээж нар ч гэсэн. Тэгээ би ч гэсэн өөрөө ингээд нэг ч гэсэн хүнийг амьдралыг бас ингээд бэлгэлээд өгч байгаа юм чинь тухайн амьдралыг илүү их юм. Үнцэнтэй байгаасаа үнцэнд тийм утга учиртай үнцэнтэй байгаасаа гэж аягүй хүсдэг. Тийм. Нэрэл хагалгааны дараа ийм зүйлийг даван туулж байгаа юм чи сайн хүн болгоорой гэж хэлэх нь бас их гоё утга учиртай юм байна. Ээж аав нарын талархлын үг бас их чухал байдаг байхаа. Ер нь ингээд та анзаардаг болов уу яадаг бол илүү их талархаж байгаа хүнийг илүү их аз дайрдаг ч юм уу илүү их талархаж байгаа хүнд одоо илүү сайн хувь заяа ирдэг ч юм уу та тэгж боддог уу? Одоо яг бас тийм одоо надад их аз зай таяах одоо юу гэдэг тийм ингээд одоо заях ёстой ч гэдэг юм тийм талаар бол ерөөсө бодож байгаа юм байна. Гэхдээ ямар ч лсэн одоо ингээд зүрхний хаалгаа ихэд их зориг шаарддаг. Ингээд хүний амьдрал зүрх зогсохгүй.
Тэгэхээр зүрхийн зогсоож байгаад ингээ хангалгаа хэрэг их маш хэмжээний зориг шаарддаг. Тэгээд ингэж зориг гаргаад тэгээд ингээд аягүй хичээгээд нэг зүрхний хангалгаад ойролцоогоор 4-5 цаг орчим үргэлжилдэг. Тэр 4-5 цаг эрдэм ингээ зогсож байгаад ингээ босгоод ийм сайхан болгоцсон юм илүү сайн ингээд ургуулад гоё авч яваасаа тий Монгол улстай илүү их үнцэнтэй тийм одоо иргэнийг бүрдүүлээсэй гэж аягүй хүсдэг. Тийм. Тэгэхээр тэрийг мань бас ойлгож байгаа бол их сайн л байдаг юм да. Тэгээ би аль болох тэгэрэл гэж л тайлбарж өгдөг. Юу хоёлаа нэг хүүхдүүдийн зүрх гэдээ ярьсан юм чинь зүрх мартахгүй төслийн талаар яриа. Та төсөл эхлэхэд эхнээс нь байсан юм чи. Яг нөгөө төсөл хэрэгжиж байхад би Солонгост байсан. Тэр үед ковидын үе. Тэгээ ковидын үе байсан. Тэгээд яг төсөл яг хэрэгжиж эхлээл тэгээ нэг 80 орчим 90 орчим хаалга хийж яхад нь би яг ирсэн. Тэгээ болцоогоо юмштай яг нэг юм тохирж ирсэн. За окей хоёлаа. За би тэгвэл хангалагаа хийн. Ахтай та намайг хөдөө явдаг байхад авч явна шүү. За. Тийм Монгол улсыг бас ингээд те ингээд та хөдөөгөр явах сонирхолтой байсан. Хөдөөгөр яг тийм ер нь бол яг зөв. Тэгээ хөдөөгөр яваад би нэг өөрийнхөө сурсан зүйлийг Монголдо ингээд хэрэгжүүлээ зөвхөн эмнэлэгтэй биш. Тэгэхээр бүр болоо одоо ингээд сум дунд ч юм уу те. Яг ингээд аюу сонирхолтой бид нэг хот дотроо ингээд амьдраад ингээд байгаа мөртлөө жишээлбэл хүүхдэд төрүүлчихэд ерөөс эмнэлэгт очиж байгаагүй айлч байна. Тийм хүүхдэндээ ингээд эсвэл ерөөс сум орж байгааг хүмүүс ч байна. Тийм. Тэгэхээр нэг тухайн айлуудад нь хүртэл бүр ингэж очиж ингээд үздэг болохоор тухайн миний одоо юу гэдгийг уулзахыг хүссэн хүмүүс буюу одоо тийм ингээд хөдөө орон нутагт байдаг хүмүүстэй ч гэсэн очиж уулзч үзэх юмсан гэсэн юм мөрөөдлөөр гэх юм уу. Тэг ямарсан тэр мөрөөдөлтэй хахад болцоохон юмчтай цуг нийлээд одоо зүрх мартахгүй төсөл буюу язгаараас чанга хөдөө орон нутагт энэ явдаг багт яваад Монгол улсыг бүтнийг таарсан. Хамгийн сүүлийн сая Баян Үйлгийн яваад 7 сард яваад ингээд бүтнийг таарсан. Тийм. Болцоохон хэмжээ хувийн постуудыг бас их хардаг. Тэгээд манай багийнхан хөдөлж ийн, явж ийн гэл ингэдэг. За зарим нэг одоо бид бараа бүтээгдэхүүн худалдаа авахд зүрх мартахгүй төсөлд одоо нэг төгрөг хандивлагдана гэдэг ч юм уу тий. Ингээд ер нь яг ажлын нөгөө анхны санаа сэтэл хүнд хүрэх гэж байгаа зүйлэл бүгд сайн сайхны үндсэн дээр сайн сайхны одоо төлөө ашигын бус ийм сайхан буянтай үйл ажиллагаа явж штэ. Гэвчиг атл энэний цаана бас одоо тэнд ядчил хээр явхад унаа уншны түлээ түлш та бүхний тэ хоноглох газар гих мэтчлэн ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний төсөн мөнгө зардлууд ингээ гарч байна. Энийг багийнхан маань яаж хийддэг юм болоо? Хаанаас бас ингээд их усураа болгож байна вэ? Мэдээж дэмжиж байгаа маш олон одоо хувь хүмүүс ч юм уу тийм ээ дэмжигчид бол байгаа. Гэхдээ нөгөө талдаа бас сайн дурын үйлс учраас энэ төсөл маань урт хугацаанд явах нь бас хөрөнгө мөнгөний асуудалтай зайлшгүй холбоотой байдаг. Тэгэхээр энийг яаж хийддэг вэ? Яг одоо яг л тааж баг өөрөө баг бүгдийг хэлчихлээ. Ер нь бол нөгөө эхэндээ бол одоо нөгөө хүмүүсээс буюу байгууллагаас одоо NGO буюу одоо тийм ингээд зүрх мартахгүй төсөлт маань ингээд орж ирж байсан. Одоо бол нөгөө төслийн өөр буюу одоо Монголд хэрэгжиж байгаа SDS гэдэг Швейцарын хөгжлийн агентлаг хүч гэдэг юм уу тухайн байгууллагуудаас бас ирж байгаа. Тэгээ яг бидний бас нэг зорж байгаа буюу одоо гэдгийг шат маань юу гэж хэлэх гээд нэхлэр одоо шилбэл бид нар Бутанаас одоо хүүхдүүд авчирч хаалгаа хийсэн мөн одоо юу гэдгийг нөгөө Афганистанаас тийм шүү дээ тийм тэгээ мөн одоо Киргизээс гэдэг юм уу те ингээд аль болох боломжтой дэлхийд зөвхөн Монгол хүүхд гэхгүйгээр бусад хүүхдүүдийн ч гэсэн бас ийм байгаасаа гэдэг юм үндсэн дээр явж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээл одоо нөгөө лам гэдэг сэтгэлийн юм да гэдэг шиг ингээ байнгын сэтгэлээр бидэрт ингээ тусалж байгаа хүмүүс бол маш олон. Тэгэхээр нөгөө байгууллагууд байна, хөв хүнүүд байна. За мөн одоо бусад одоо Монголд хэрэгжиж байгаа агентлагууд бас их тусламж ирдэг. Тэгэхээр бүгднийг тэгэл зохицуулаад тэгэл хооронд үзэндээ тий одоо бүгднийг нийлүүлэл үзэн шүү дээ тий. Одоо хөдөө орон нутгаар хүүхдүүд аслагдсан газар бүс нутагт үзлэг хийхэд хэр их ачаад хийжтэй явдаг вэ? Яаж оншилдог вэ? Магадгүй одоо явуулын аппарат ч юм уу тийм ээ тийм тоног төхөөрөмжтэй явдаг уу? Эсвэл цэвэр одоо эмчийн өөрийн ур чадвараар буюу яг одоо чагнуураар ч юм уу тэгж үзэж оншилдог уу? Ер нь бол яг зүгээр үзлэг хийгдэн. Эхлээд бол мэдээж үзнэ. Тэгээд түүний дараа чагнуураар үзнэ. За ингээд ямар нэг сэжигтэй юм байх юм бол шууд яг харна. Тэгэхээр бидний бол хувийн яханы буюу одоо нөгөө зөөврийн яхануудтай. Тэгэхээр зөөврийн яхануудаар бол тэр асуудлыг бүрэн хараа. За эндээ ийм зорхоотой ийм байна. Тэдэн сарын тэдэнд ингэж ирээрээ ингээд хаалгааг хийх юм шүү гэдэг ийм тайлбарлаад өгчдөг гэсэн. Очор дараалал хэр их байдаг вэ? Хүүхдүүд юу н хэр их хүлээж байж мис засалтаа ордог вэ? Нөгөө төвгөр бас эцэг эхчүүд
одоо нэгэнт хагалгааны залттай гэдгээ сонсцсон бол бас хурдан лайлуулах орохыг одоо хүсдэг байх тийм ээ. Тэгэхээр тэр болгоныг бас юу яаж менеж хийдэг вэ? Яг ер нь бол нэг 7 хоногийн дотор бид яг ингээд 7 хоногт хаалгаа энэ 7 хоногт ингэж хаалгаа энэ эх 7 хоногт ингэж хаалгаа энэ гэдэг ингээд хаалгааныхаа хуваарийг бол одоо өмнөх 7 хоногт нь гаргацдаг гэсэн. Ер нь бол зүрхний цоорхоо гэдэг зүйл маань одоо юу гэдгийг хүлээн гэж бол байхгүй. Юу гэж хэлэх гээд нь гэхэлэр зүрхний цоорхоо жишээлбэл 5-9 зүрх бол ойролцоогоор нэг одоо юу гэдэг нэг 90-60 хооронд бол одоо 1 минутанд цохилж байгаа. Тэгэхээр бага хүүхдүүдийнх бол буюу дөнгөж төрсөн нэрагаас эхлээ 160-аас 170 удаа цохилждаг 1 минутанд. Тэгэхээр нөө бодис сэлцээ идэвхтэй байдаг учраас маш их хэмжээний одоо энэ чинь том болох гол ингээл бүх хэдүүсүүд хуваагдтаал ингээл том болж байгаа шүү дээ. Тэгээд одоо хүүхдүүд гэхэд нэг одоо өсвөр насны хүүхдүүд гэж чинь эх жил ийм байхад дараа жил 10 сар бид өссөн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний маш хэмжээний яах нь гэхээр бодис сэлцээ явагдаа зүрх маш их хэмжээний агсж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр 1 минутанд одоо юу гэдгийг за энгийнээр бодоход 100 удаа гэж бодоход 1 цагт хэд болох вэ? Тэгээд тэрийг 24 цагт хэд болох вэ? Тэгээ энэ маань ингээ удаан байгаад тусмаа нэгдүгээр зүрх маань бүтцийн өөрчлөлтөнд орох гэдэг. Тийм. Одоо юу гэж хэлэх гээд нэхлэр дугууны хаан үүсдэгтэй адилхан бүтцийн өөрчлөлтөнд орох магадaltaй. Дээрээс нэмээд уушгины артерийн даралт буюу нэг урсах эсгүй газар маш хэмжээний цус урсаж байгаа. Тэрс чинь баг хэдэн литр маш хэмжээний цус урсаад ингээд ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө уушгины артер маань өргөсчдөг. Тэгэхээр судцнууд маань өргөссөн тохиолдолд бид нэр хаалгах хэрэггүй болчихдог гэсэн. Цусаалтах одоо эрсэл мэсэл ихсээд байдаг. Ер нь бол уушг руугаа маш хэмжээний одоо бид нар нөгөө бассейнд ороод ирэнгүүт нэг ингээд нэг усан живггээл яг ингээд идэг шүү дээ. Тэрнтэй адил уушг маань тэр чих хэмжээний маш хэмжээний цус явчихад байгаа. Уушгинд очиждаг. Тэгэхээр аль болох бид нар эрт үедээ онцлоод тэгээд яах нүхлээр хаалгааг нь хийх тусмаа саяны хэлсэн бүтцийн өөрчлөлтөнд оруулахгүй нэгдүгээр зүглээ хоёрдугаар уушгины артерийн даралтыг өргөсөхгүй байх гэсэн. Тэгэхээр бидний хаалгаан дээр ганц барьдаг юм бол аль болох эртгэн тусмаа хаалгааг одоо юу гэдэг хийж өгөх нь одоо хүүхдтэй илүү сайн байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэг их хүлээгдэл бас яаралтай ордог байх нь тийм ээ. Тий, одоо 7 хоногор л гэсэн үг шүү. Одоо уучлаарай одоо ингэж асуух нь бас ёсцоогүй юм шиг байж магадгүй л дээ. Гэхдээ нэг хүүхдийн одоо хаалгааны зардал гэж тодорхой зардлууд гарч ийн яаралтай орох шаардлагатай бол одоо Солонгост ч юм уу Японд ч юм уу уучлаарай та төлбөрөө төлж хаалгаандаа ороо. Төлбөрөө төлөхгүй бол мессалд орох юмч боломжгүй гэдэг. Гэтэл зүрх мартахгүй төслийн хувьд бол бас яг түрүүн нөгөө сайн сайхны төлөө буюу одоо сайн дурын үндсэн дээр олон хүмүүсийн хандвар бас ингэж босч ирж байгаа төсөл учраас хүүхдүүдийн хаалгааны зардал тухай үедээ ер нь болж бүтээл явчихдаг уу? Тийм шүү дээ. Одоо тэгээ нөгөө сайн юм цаанаа сайн юм дагуулна гэдэг шиг. Тэгэл аль болох л тэгэл боломж орно. Тэ боломж орно тэгэл хаалгааг нь хийдэг. Тийм зарим нэг нь бол одоо бүр боломжгүй хүмүүс байна. Тэгэхээр тухайн юм тааруулж байгаа л тэгэл орно доо. Тийм. Афганистанаас ирсэн гэж хэлсэн та. Би яг санжийн пост явж исэн. Монгол руу одоо ирэхэд бол хэл бас мэдгүй анхудаа ингээд ирэх гэж байна. Одоо ямар нэгэн байдлаар замынхан дундаас ч юм уу хамт ингээд авчрах замчлах хүн байна уу гэсэн иймэрхүү утга бүхий пост харж ирсэн. Тэгээд тэр хүүхдийн хаалгаа амжилттай болсон уу? Маш сайн болсон. Одоо хэл нэвтрэлцгүй ч гэсэн тэгээд орчуулагчтай. Тийм, орчуулагчтай тэгэл орчуулагчаар нь орчуулуулаад тэгэл тайлбарлал хаалганыхаа талаар нь тайлбарлал ямар эрсдэл хөндрөлүүд гарах боломжтойг нь тайлбарж өгвөл тийм тэгэл хаалгыг нэгдэлтэй. Зүрхний өвчлөл хоёлаасаа хүүхдүүдийнхийг ярьлаа. Томчуудын хувьд сүүлийн үед бас гинт зүрх зогсох асуудлуудаас аягүй илбэг тохиолдоод байна. Одоо ер нь 7 хоногт л 1-2 хүн ойр тойрны хүрээлэлээс ч юм уу эсвэл танилуудаас ч юм уу гинт зүрхэн зогсчлоо. Гинт насварчлаа гэдэг л юм мэдээллүүд ер нь явдаг боллоо л да. Энэ юутай холбоотой байдаг юм бол та одоо яг мэрэгжлийн эмч хүний хувьд ер нь за нэг иймэрхүү байх магадaltaй ч юм уу аль эсвэл одоо ийм одоо шалтгаануудын улмаас ийм нөлөөллүүд бас үүсч байж болох юм а гэдэг тийм таамаглал ер нь байдаг болов. Яг ер нь бол яг зүрх гинт зогсох ийм асуудал үүсэж гин гэдэг бол ерөнхийдөө тэтэм судас буюу зүрхийг тэжээдэг судас юм. Тэгэхээр энэ судасны нарийсэл байгаа тохиолдолд. За энэ маань нарийсэл байх юм бол гинт одоо нас баралтын ихэнх хувийг бол акут MI гэж хэлдэг. Тэгээ одоо нөгөө зүрхний цусан хангамжийн дутагдал үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энийг маань өмнө нь бол юу гэхээр аль болох яах нь гэхээр нөгөө өөх тус баг хэрэглэхтэй. За тэгээд амьдралын хэв маяг хор зуршлууд хэрэглэхгүй байх, даралт өндөр байх, стресс ихтэй байх ч гэдэг юм те. Иймэрхүү тохиолдолд иймэрхүү зовиурууд байгаа одоо тухайн одоо нөхцөлүүлэх хүчин зүйл маань байгаа бол аль болох л эртхэн яг хад харуулж явах хэрэгтэй.
Айхад харуулад ингээд явахаар нэг юу гэдгийг зүрхний сан хангамж дутагдаад тэгээ одоо ингээд агшил зарим нэг нь алдагдаад ч гэдэг юм иймэрхүү тохиолдолд ихэвчлэн бидэгдэж идэг. Тэр чинь юу гэхээр гинт зүрх зогсож ийн гэж байхгүй шүү дээ. Хэзээ ч тийм байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр урдтал юмнууд явагдаад идэг. Манайхан их хайхрамжгүй. Тэнд их доктор одоо юу гэдэг нөгөө шинжилгээ гэж гэдэг юм уу те энэ юмнууд хийлэгдэггүй. Даалангуй эрэгтэйчүүд бол даалангуй бүр их хэрэглэхгүй. Тэ одоо юу гэдэг ингээл эмчилгээнд юм уу шинжилгээнд орох гэдэг процедур бол баг байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг асуудлууд нь үүсээд байгаа. Аль болох өмнө ч гэсэн зөөврүүд байж л одоо ингээл жоохон цээжээр ингээд өвдөд идэх ч гэдэг юм уу те. Үгүй бол ингээд жоохон багалзуур шахаад байгаа ч юм шиг ийм мэдрэмжүүд бол байгаа гэдэг чинь жоохон хорсоод байгаа ч юм шүү. Тэ ийм тухайн зөөврүүд байгаа тохиолдолд бол аль үзүүлээд явж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд явж байгаа л хамгийн сүүлд нь муугар төгсчод байгаа байхгүй. Тэгэхээр аль болох тэрний өмнө бол ямар нэгэн зөөврүүд бол илэрч байгаа. Тэгэхээр хэрвээ зөөвр байгаа бол залхууралт юм байхгүйгээр очиж үзүүл. Яг зүрхний бичлэг их нээлттэй хийлгэж хэрэгтэй. Зүрхний бичлэг зүрхний яхаа хоёр хийлгэгдсэн байгаа тохиолдолд бол саяны асуудал уу одоо гинтийн нас уралтыг бол бид нэр 50-60 бүр боломж юм бол 70% хүртэл бууруулж байгаа. Би танаас ямар хариулт ирэх бол гэж таамаглаж ирсэн гэхээр ковидтай холбох болов гэж бодож ирсэн. Ер нь пандемиктэй холбогдсон одоо зүрх гинт зогсох ч юм уу ийм асуудлууд ийм судалгаанууд ер нь гарсан уу? Яг одоо ингээд хүмүүс хэлсэн тийм одоо ингээд ковид тусаал тэгэл ийм болсон, ковид тусаал март амхаа болсон ч гэдэг юм уу тийм бол эзэж байхгүй. Ягаад гэхээр ковид гэдэг зүйл бол уушигны өвчин. Тэгэхээр уушигны өвчин гэдэг маань яг зүгээр фиброзик буюу одоо ингээд хатуураад ингээд сорвжэл үлдчихэж байгаа уушгинд бол одоо хатгаад усны дараа тэгдэг шүү дээ тийм. Тэрнтэй адилхан тийм юм үүсэж байгаа. Тэгэхээр нөгөө энийг одоо ямар нэг юмтай нэг наалдуулах гэсэн л юм зорилго авах гэж би бол төвдөө боддог. Ерөөсөө зүрхний асуудалт бол ганц л юм байгаа. Тэр нь юу гэхээр стресс багтаа байх хэвээр, цус шингэн байх хэвээр. Тэ цус шингэн байх хэвээр, цуснд өөгцсний хэмжээ хэвэн байх хэвээр, даралт бага байх хэвээр, буюу хэвэн байх хэвээр гэдэг энэ хитэн шалтгаанууд байнгын хөдөлгөөнтэй байх хэвээр ч гэдэг юм уу тэ. Тухайн шалтгаануудыг л яах нь вэ гэхээр хийгээд хор зуршил хэрэглэхгүй байх нь хамгийн үр дүнтэй. Тэрнээс ковидээс болоод тийм болдог гэж юм бол байхгүй. Одоо гинт зүрх зогслоо гэдэг асуудал бол ковидтай холбоо хамааралтай гэсэн зүйл байхгүй гэж та нэгцааж байна. Шууд хэлгээд байна. Та өөрөө давхар уушгины мис асууд дээр ордог хүн штэ. Мис асалч тийм ээ. Тэгэхээр уушгины өвчлөл бас Монголд сүүлийн үед их байна. Тэр ялангуяа уушгины хор тавдар бас их өндөр болчлаа. Уушгины хор тавдар тэр ялангуяа бас нас баралт их өндөр хувьтай байгаад байна л да. Одоо бусад хавдрын өвчлөлүүдэд бодох юм бол маш богино хугацаанд одоо оншоо мэдэд 3 сарын дараа ч юм уу 2 сарын дараа ч юм уу хими эмчилгээтэй яж хатал ерөөсөн маш урдан нас бардаг ийм эрсдэлтэй өвчин байгаад байна. Таны хувьд яг ямар төрлийн мисслууд дээр ордог вэ уушгины? Уушгины ямар төрөл гэдэг нь уушгины цээжний үндийн дургийн хагалгаал юм. Тэгэхээр юу гэж хэлэх тэр дотор голтын эрхтэн буюу одоо өвчний ардалт бид нэр ярьдаг да серебулчраа гэж ярьдаг. Тэгээ серебулчраа хавдар мөн уушгины хавдар. Уушгины хавдар бол юу гэхээр хүн баруун талдаа бол 3 дэлбэнтэй. Тэгэхээр дэлбэн хоорондуудаар нь одоо юу гэдэг нь тарилтууд хийхдгүү яах вэ гэдэг асуудал дээр. За мөн нэрээс нь улаан хавдар. Тийм. Яг зүгээр ерөнхийдөө ингээд харахад бол уушгины хавдар бол ихсэх хандлагатай байгаа. Ялангуяа хавдрын нас уралтын эхний 5 дотор бол байнга байж байдаг. Байнга байж байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гэхээр нөгөө мэдээж одоо юу гэдгийг нөгөө дам тамхиталт 1-р 2-р өөрөө тамхи татах 3-р юу гэхээр нөгөө агарын бохирдол. Энэ бол шууд хамааралтай. Хамгийн чухал юм нь саяны зүйлүүд байсан ч гэсэн хамгийн чухал зүйл нь бол юу гэхээр нарийн ширхтээ тоосон зэрэг яригддаг. Тэр маань яг уушгины хавдрын ихэнх хувийг нь бүрдүүлж идэг гэсэн. Тийм. Тэгэхээр тухайн одоо юу гэдэг нөгөө солонгосууд жишээлбэл нэг таад маань ингээл гадагшаа явахаар нэгдэг шүү дээ. Метронд ч гэдэм олон хүнтэй газар байнгын маск зүгээд байдаг тийм. Тэгэхээр энэ зүйлүүднийг сэргийлээд байгаа өөрийгөө. Тэгэхээр маш хямдхан бөгөөд маш одоо юу гэдэг үр дүнтэй аргалалтай маск зүүх гэдэг бол жишээлбэл бид нэр үнэхээр маск зүүж чадахгүй хүмүүс юм уу гэхээр ковидын үед бол маш сайн зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь бол энийг бас дадал зуршил болох хэрэгтэй. Тэгээ одоо би ингээд өнөөдөртөө бол гадуур явах юм бол маск зүүх юм байна гэдэг юм аюу сайн л байх хэрэгтэй л. Тэгэхээр тухайн зүйлүүд маань одоо уушгины хавдрын нас уралтыг бууруулж байгаа. Дээрээс нь нэмээд уушгины хавдар маань өөрөө яаж нэг тийм өвдөлт зөөр байхгүй. Тийм. Тэгэхээр яаж юм гэхээр нөгөө сүүлийн буюу нөгөө сүүлийн хойшлогдоод байдаг. Тэгэхээр нөгөө хаалгаа хийх үе гэж бас байгаа. Тэгэхээр юу гэхээр одоо юу гэдэг юм саслын эмч хэрэг юу юуг бол дутгаараа дайраад байхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал юм хагалгааг хийлээ. Бид их юм бол энэ хүнд үр дүнтэй дөрвөө
Тэ. Тэгэхээр нөгөө эрт илрүүлэлт байх хэрэгтэй. Эрт илрүүлэлт байх юм бол нэгдүгээр дууших маань тайралт хийлээ гэхэд жижиг хэмжээний. Тэ. Тайралт хийх боломжтой байхыг 3-6 сар буюу хожуу үедээ ирэх юм бол бүр хагалгаа их энэ хүнд эрсдэлтэй болдог юм талууд байдаг. Тэгэхээр ялангуяа манай Монголд бол бүгд л хожуу шатанд онцлогдоод байдаг. Тэгэхээр аль болох эрт оншруулах нь хамгийн зөв. За тэгвэл эрт оншруулах гэхээр юу байх юм бэ? Тийм, яаж мэдх юм бэ гэдэг юм асуулт. Хэрвээ надад хорц зуршил байдаг. За тэгээд дээрээс нь Улаанбаатар хотын энэ их утаа ийм зуршил байгаа бол ер нь бол жилдээ нэг удаа цэжний рентген зураг авахулчих хэвээр. Хамгийн анх. Зүгээр л рентген шүү дээ тийм. За эхний ээлжинд нэг удаа авахулчих хэрэгтэй. За 35-аас дээш буюу одоо 40 наснаас дээшээ болоод ирэх юм бол 2-3 жилдээ 2 жил орчимдоо бол юу гэхээр low dose CT гэж ярьдаг компьютер томограф. Тийм. Компьютер томографи хийх хэрэгтэй. Жилдээ 2 жилдээ нэг удаа ч юм уу. Тэгэхээр тухайн тийм хийлгчих юм бол тухайн хавдар маш эрттэй онцлох бүрэн боломж байна. Хэрэг бүрэн байх юм бол бид нар одоо бүрэн онцлогоор эрт үедээ байх юм бол хаалгаа ихгүй ч үгүй. Зүгээр үгдгийн ханж явж агаад хим эмчилгээнд рүү яваад гэдэг юм уу те. Тиймэрхүү үед бас байдаг. Тэгэхээр аль болох мөнгө санхүү гэдэг юм уу те. За тэгээд дээрэс нь одоо өөрийнхөө цаг хугацаа бүх юмыг хэмнэх бүрэн боломж нь юу гэхээр өөрт нь бол байгаа. Тэгэхээр аль болох урьдчилан сэргийлэх зүйлүүдийг хийх юм бол их сайн л гэж ойлгоо. Эхний ээлжинд цэжний рентген, дараагийн ээлжинд цэжний хүндийн одоо компьютер томограф зургийг аваад тэн дээрээс ерөөсөө ямар нэгэн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг бол харах бүрэн боломжтой байх нь шүү дээ. Гэхдээ энэ зургуудыг авахын тулд мэдээж одоо эхний ээлжинд дэмжижээсээ бичиг аваад үзлэг хийлгээд ингэх шаардлагатай. Улаанбаатар хотод маш их одоо ханиалгадаг хүмүүс нэмэгдсэн. Аргагүй л дээ ийм их нарийн ширхтээ тоосон цуртай хүнд металлтай одоо бид нар чинь агарын бохирдолтой улс орн шүү дээ. Одоо газраас 90 см төлөө 100 см гэдэг одоо судалгаа агаад байна шүү дээ. Тэгэхдээ энэ одоо хэр бодтой тоосыг бол бас сайн хэлж мэдэхгүй байна л да. Газар 1 м орчим одоо хэмжээнд хүнд металлууд тунсан байдаг. Энэ машины яндангаас гарч байгаа бохирдол, дээрээс нь одоо түүхийн нүүрснээс гарч байгаа бас тэр бохирдлууд доошогоо тунж идэг. Энүүгээр нь хүүхэд амьсгалаад байна гэсэн бас асуудлууд яригдчихсэн. Тэгэхээр байнгын ханиалгатай явж идэг хүүхэд болон томчууд их байна. Тэгэхээр энэ бүх хүмүүс ер нь үзүүлэх шаардлагатай. Тийм. Одоо цэжний рентген зураг л ерөөсөө айгу амар штэ. Рентген зураг гэдэг маань өөрөө юу гэхээр эрт илрүүлэлтэн дээр ч гэсэн байгаа. Зүрхний эвчлэг хүртэл байгаа. Тэгэхээр зүрх эрт илрүүлэлттэй орхол хэрэгтэй. Гэхдээ эрт илрүүлэлт маань одоо юу гэдгийг тухайн хүнийхээ бас яг үнийг хэлэхэд сая би нэг мэдээ үзээсэн чинь бүр юм шиг энийг ингэх юм бол тэр нь одоо юу гэдгийг те ингээ нөгөө сайд маань хэлжсэн. Хэрэггүй онцлогоонууд их байна гэж хэлсэн шүү. Тэгэхээр энэ маань яг үнийг хэлэхэд тийм байгаа даахгүй. Тэгэхээр эхлээд үзлэг хийх хэрэгтэй. Урьдчилан үзлэг гэдэг маань өөрөө юу гэхээр тухайн хүнд ямар зовөр юу вэ гэдгийг харчиж хагаад basically хэрэггүйнүүдэд хасаад хэрэгтэйнүүдэд тухайн хүндээ хийгээд явуул хэддэг юм байгаа. Би бас тэрнтэй их санал нийлээд байгаа. Улаан хоолой хорт хавдар бас их тохиолдож байна гэдэг чинь энэ мэс заслыг ч гэсэн бас та хийж байна. Юунаас шалтгаалдаг юм бол Монголд бас их өндөр доорх уу? Тэг нь. Эрчүүдийнхээ хувьд бол эхний 10 дотор багтдаг улаан хавдар. За эмэгтэйчүүд нь бол харьцангуй бага байдаг. За энэ маань юу гэхээр ерөөсөө халуун цай хоол хэрэгэлдэг, давсархыг бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Мөн дээрээс нь хорц зуршлууд. Тийм одоо юу гэж хэлэхэд нэглэр тамхи татаал тэгээ нөгөө шүлстэйгээ зүг. Одоо шилбэл тамхи татчих уушхын л асуудалтай ч гэж хүмүүс надаас их асуудаг байхгүй. Үгүй байхгүй даа энэ амны хөндөд дотор байгаа. Тэгээд нөгөө татаад дуусаад хайсан ч гэсэн юу гэхээр тухайн юу гэхээр нөгөө хүнд металлууд гэдэг юм уу те одоо хортой боцууд маань шүлстэй зүг дахиад улаалгоор дамжаад хотод руу байнга орж идэг гэсэн. Тэгэхээр нөгөө ходоодны хорт хавдар болон улаан хорт хавдрын юу хнэр ерөөсөө нөхцөлдүүлэх хүчин зүйлүүд нь ерөөсөө тэр болчихсон. За тамхиг татдаг бол бас тэр ходоодны хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж идэг гэдэг чинь ерөөсөө тэр юм биш үү тийм. Тэрнээс чинь одоо юу гэдгийг энэ би одоо амьсгалаараа татчих байгаа болохоос биш энэ ходоодонд бол ямар ч хамаагүй штэ гэдэг хүмүүс их ярьдаг байхгүй. Тэгэхээр шүлсээрээ дамжаад игээд байдаг. За мөн дээрээс нь нэмээд нөгөө сөөргөө гэж байдаг. Хүмүүс ингээл лөө цэжих швэргүүд яваад байна гэж яваад байна. Тэгэхээр тухайн сөөргөө гэдэг зүйл маань одоо шилбэл улаан хоолой болвол юу гэхээр юм одоо хүчлэг биш шүлтлэг юм байх хэвээр. Байх хэвээр. Тэнгуут яг тэр нэг спектр булчин буюу ингээд хунаас булчингийн артлаас буюу ходоодон дотор юу гэхээр шүлтлэг байдаг. Хүчлэг. Тэгээ одоо тий хүчлэг байдаг гэсэн. Тэгэхээр хүчлэг байхаар яаж юм гэхээр нөгөө дээшээгээ байнгын сөөргөөтэй байхаар тэр хэсгээ түлж эхэлдэг гэсэн. Тийм байна. Хорсоод байна шүү дээ. Хорсоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэгээд түлэл эхлэх юм бол юу гэхээр эндээ арга хэмжээ авахгүй байх юм бол ерөөсөө нөгөө түлэлт маань юу гэхээр шарх үүснэ, улаалт ихлээд үүснэ, шарх үүснэ, шарх үүсгэрээ дараа хавдар буюу өмнө үүсэд эхэлдэг юм бол асуудал байна.
Тэгэхээр бас жилдээ нэг удаа дуранд болчиход бас их зүгээр 35-аас дээш бөгөөд 40-оос дээш насныхаа. Хүүхэд залуучуудын дунд цахилгаан тамхины хэрэглээ их байна. Одоо бид нар vape гэж нэрлэдэг байна л да. Зарим улс орнуудад энэ хэрэглээг хориглосон байна. Vape-нээс шалтгаантай уушигны ямар нэгэн хүндрэл ч юм уу энэ амьсгалын замын улаан хоолойн өвчлөл Монголд тохиолдсон кейс байна уу? Яг гоо ийм юм. Одоо хүмүүс яг ингэж байгаа тамхи бол жишээлбэл бид нар яг сүүлийн одоо 200 жил 100-аас 200 жил бол хийж байгаа. Тэгээ веб бол яг үүсэндээ үүсээд одоо юу гэдэг нь ингээ нэг 15 жил 20 жил болж байгаа. Тэгэхээр яг long term даа буюу урт хугацааны судалгаа бол байхгүй ч гэсэн шууд нөлөөлөд байгаа юм бага. Гэхдээ нэг ил юм байгаа. Тэр нь юу гэхээр жишээлбэл веб гэдэг зүйл маань өөрөө яаж юм гэхээр ингээ шатаагаад тий шатаагаад нөгөөтгөө маань яаж юм гэхээр нөгөө никотин ч гэдэг юм уу тий тухайн бодисуудаа шатаагаад ууш руу оруулж байгаа. Тэгэхээр тэрэнд бол сайн юм бол яаж байх боломжгүй. Тэгэхээр шууд тэрнээс вебнээс болоод уушгины хавдар үүсчлээ гэж юм бол байхгүй ч гэсэн ерөөсө шатаагаад ингээд болж байгаа зүйл маань процедур маань явагдаад байгаа бол тэнд юу үүсдэг вэ гэхээр аль болох амьсгалын дээд замын өвчнүүд үүсээд идэг. Тэгэхээр амьсгалын дээд замын өвчлөлүүдийг буюу одоо юу гэдгийг ханаа төрчгээд тамхи татаад эсвэл ханаа төрчгээд веб татаад байдаг бол эдгэрэлт маш удаан байна гэсэн үг. Тийм. Магадгүй одоо юу гэдгийг дахиад нэг 15 жил ч юм уу 20 жил 30 жил болох юм бол энэс шалтгаалаад ийм юм болж байна гэдэг юмнуудыг пейперүүд бол гарч эхлэх байх. Одоогийн байдлаар бол шатаагаад ингээ гарч байгаа тохиолдолд энд бол сайн байхгүй. Вебийг аль болох хэрэглэхгүй байх нь зөв юм а гэдэг юм байна. Одоо нэг тийм тундас маягийн зүйл үүсгэх шинэ гэдэг зүйл бас байгаад байдаг штэ. Ууран бүтцтэй байна. Тэгэхээр тэнд уушгинд очиод тэр одоо уушгины тэр олон тэр хоолоонуудыг маш их тийм чихтэй, тундастай тийм байлгаад байна. Энэ бол өвчлөл үүсгэж чинь, битүүрл үүсгэж чинь, тэнд үрвсэл үүсгээд байна гэдэг. Энэ одоо үнний ортой юу? Яг нь тамхич гэсэн тийм. Яг адилхан. Хоёулаа нийлээл яг гурс хоолоогоор ороод тэгээ гурс хоолоогоор орохоор юу гэж юм гэхээр никотин гэдэг бодис маань гурс хоолой гэдэг бол нэг үгээр хэлбэл дамжуулалт байхгүй. Тэгэхээр тэр агарын солилцоо буюу аливолууд гэж байгаа. Тэгэхээр юу гэж юм гэхээр тэр аливол дотор нэг шимэгдэж ороод байгаа. Тэгэхээр юу гэхээр дараа нь бол тэднийг бүгдийг нь гурс хоолойд өрөвсөд нөгөө ингээд илүү их чиглэлэг одоо тамхи татж байгаа тамхинаас гарсан илүү их зэрэг гарч эхэлдэг шүү дээ. Илүү их зэрэг гарч ийн гэдэг маань юу гэсэн үг вэ? Тэнд байсан нөгөө хортой юм бүгд нь гадагшилж ийн гэсэн үг. Цэвэрлэгдэж ийн гэсэн үг. Одоо организм өөрөө цэвэрлж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм юмнууд яг гэдэг энэ веб гэдэг юм уу тамхи хоёр дөр нь хоёулын дээр нь байх. Тийм. Тэгэхээр ер нь бол би бол байнга хэлдэг тамхинд бол авах юм бол нэгч байхгүй. Тийм байна. Тийм ээ. За тамхи бол одоо хотоодны хор тавдарт маш чухал нөлөөтэй байна. Улаан хоолойн хор тавдарт маш чухал нөлөөтэй байна. Уушгины хор тавдарт маш чухал нөлөөтэй байна. Өөр бусад эд эрхтнүүдэд ч гэсэн ер нь альва ямар нэг одоо хаалгаанд ороход ч юм уу наан асуумж авахта заавал та хамгийн их тамхи татдаг үл гэдэг асуулт ер нь явж идэг штэ тий. Ер нь л тийм. Гэтэ нэг юм байна. Одоо тамхи татж байгаа хүнийг хаалгаанд оруулахаар болох юм бол яад гэвэл хүмүүс тамхиа зогсоосдаг. Тийм. Бид нар бол зогсоодог. Тийм. Яг тэгэхээр нөө татангуу саяны ярьсан нөгөө ингээ цэвэрлэл илүү их цэрэг гараад хаалганы дараа их бөгдрөл буюу уушх хүндрэл үүсгэх гэдэг шүү дээ. Хэсгээд идэг байхгүй. Тэгэхээр тамхины татуулж байгаа хаалгыг нэгдэг. Ийм тохиолдолж байгаа солонгосууд жишээлбэл. Тийм байна, тийм ээ. Тэгэхээр бас яг хаалганы явцад ч юм уу дараа нь recover хийхэд их төвхтэй байдал үүсч магадгүй байна. Тийм учраас ер нь бол ер нь л анханасаа битээ хэрэгэл. Битээ хэрэгэл. Ер нь хэрэглэх одоо би саяхаа хэлсэн шүү дээ. Ер нь бол тамхинд бол хэрэгтэй юм нэгч байхгүй. За одоо хоёулангийн ярилцах хугацаа ерөөсөө ингээд дуусах чинь та хэдхэн секундэд зөвлөгөө өгөхгүй юу? Монголд бид нар ийм их тоосонсортой одоо бага нэгтршилтай тоосонсортой нарийн ширхтэй ийм бохирдол ихтэй байна. Дээрээс нь тамхиталт бас их байна. Дам тамхиталт их байна. Бага насны хүүхдүүдийн дунд дээрээс нь энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд вейпний хэрэглээ бас тодорхой хэмжээнд ингэ байна. Яаж уушгаа хамгаалах вэ? Өдөр тутамд явахдаа зүгээр энгийн нэмгэн маскыг одоо хэрэглэх үү эсвэл ямар нэгэн 2.5 PM минутрэ гэдэг ч юм уу янз бүрийн фильтртэй маскнуудыг хэрэглэх үү? Энгийн дадал зуршил болгож болох зөвлөгөөнүүдийг өгөөч. Ер нь бол би бол ингэж боддог зүгээр яг эрүүл мэн гэдэг бол энгийн л. Тий. Энгийн гэдэг маань өөрөө юу гэсэн үг гэхээр бид нар өөрсдийнхөө одоо юу гэдгийг амьдралынхаа хэм маягийг л өөрчилчихье. Тий. Хор зуршлууд хэрэглэхгүй. Тэс заавал хэрэглээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр энгийн байна гэдэг нь одоо юу гэдгийг за би маск зүүх ёстой. Энэ маань бол миний одоо хүнд металл одоо нарийн ширхтээ тоосонцроос хамгаалах магадлал 50-аас 70% яах нь вэ гэхээр
өөрийг нь хамгаалж байгаа гэсэн. За дээрэс нь нэрээ амьсгалын дээд замын нөгөө ханиад ч гэдэг юм уу шуухнаас ч гэдэг юм тийм. Тэ одоо нэг юу гэдэг чинь нөгөө ковидын үед их нэлхс дээр ханиад дээр хэвтэх хүн байхгүй болсон гэж. Яг тэгэхээр бүгд маск зүүцсэн. Тэгээ нөгөө маск зүүчих гэдэг чинь нөгөө дамжих зам байхгүй болохоор яг нүгээр ингээд зүүчиж байгаа. Тэгэхээр одоо бол эргээд шилбэл энэ жил үл ихсэн шүү дээ. Маск зүүхгүй байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр эрүүл байна гэдэг бол энгийн л юм. Саяны хор зуршлууд байхгүй. Мөн дээрэс нь нэмээд хөдөлгөөн байнгын хөдөлгөөнтэй цусмаа шингэн байх юм бол жишээлбэл саяны ярьсан ямар ч өвчлөлүүдийг яах нь 50-60% хамгаалах бүрэн магадлал одоо гэдэг юм. Өөрөө хамгаалах бүрэн яах нь боломжтой гэж ойлгох хэрэгтэй. Тэрвэл хамгийн сүүл дахиад хэлэхэд эрүүл байна гэдэг нь энгийн л зүйл. Энгийн л зүйл. За зөв дадал зуршлыг хөвшүүлэх нь байна. Нэг их томоор хүлээж авахгүй, нэг их хүн дээр хүлээж авахгүй бүх зүйл энгийн шүү гэж штэ тий. За маш их баярлалаа. Сонирхолтой яриа боллоо. Миний хувьд бол бас маш сонирхолтой байлаа. Зүрхний мэдслийг хийхэд одоо ямар хуу процесс болдгийг одоо багахан чадахгүй одоо яг мэдслэлийн эмч хүнээс сонсох бол бас их сонирхолтой байлаа. Үзэгчд маань ч гэсэн бас тийм байсан болов уу гэж найдаж байна. Энэ ярилцлага өнөө орой 18 цагаас хойш YouTube-д орно. Мөн Монгол телевиз болон Терминал 1 гэсэн пэйжүүдээр та бүхэн лайв явсан буцаага ухраад үзэх боломжтой. Өнөөдөр бидэнтэй 1 цаг ярилцсан Хашчулан эмчтэй баярлалаа. Амжилт хүсье танд. Баярлалаа. За үзэгчдээ чөлөөтэй ярилцлагын түрээ өндөрлөж байна. Бид зүрх судас цээжний хүндийн мэс заслын эмч Хашчулантай өнөөдөр ярилцлаа. Эх 7 хоногт шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай.